За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За улсын их хурлаас анх удаага хууль эрхтэй холбоотойгоор сонсголыг бол зохион байгуулж байна. Тэгэхээр энэ үндсэндээ улсын их хурл бид нар хууль баталгаас гадна баталсан хуулиа хэрэгжүүлдэг байх хэрэгжилтийг бас шахаж шаарддаг байхад бас нэг ийм дэвшил авчирсан ийм хяналтын сонсгол боллоо. Анх удаага бид нар хуулийн дээр хяналтын сонсгол хийж байгаа сонслог болж байна. За ингээд энэ сонсгол 2 өдөр боллоо. За бас ингээд маш тийм төлөөллүүд ирж орцлоо. За салбар яамдууд ирж хийсэн ажлынхаа тайлан танилцуулга мэдээллүүдийг бас тавилаа. За ингээд түрүүн бас хэлсэн мөнх хөсөлгөн гишүүний хэлснээр үндсэндээ энэ хуулийн хэрэгжилтийг 40-50% За маргаашгүй салбар дээр бид нар онцгой анхаарахгүй бол үндсэндээ нөхцөл байдал бас их өөрөө сайнгүй байгаа. Монгол улсын гол тулгуур салбар бид өхний бас юу гэдгийг энэ хүнсний аюулгүй байдалтай хамааралтай, эдийн засгийн аюулгүй байдалтай хамааралтай гол чухал салбарын асуудал. Тэгэхээр энэ салбар дээр үндсэндээ бид нар анхаарахгүй бол цаашид энэ хөдөө орон нутагт энэ мал малж байгаа, мал дагж байгаа малчин өрхийн мантаа бол жилээс жил буурж байна. За дээрээс нь залуу үеийн оролцоо болоод залгамж халаас сул, хүн ам зүйн бодлого, хүүсийн харьцаар алдагдсан, нийгмийн баталгаа болоод эдийн засгийн баталгаанаас тогтворгүй гэдэг юм уу. Эргээд энэ салбарт энэ бодлогын уялдаа холбоог хангах гол зохицуулт болсон энэ хууль маань бол үндсэндээ тал ивэнгийн үлгэр шиг тал дутуу хэрэгжилтэй байна. Үндсэндээ энэ хууль дагаж гарах ёстой байсан хууль журмууд маань 11 журмаас засгийн газар батлах ёстой байсан, аймаг оронтой 3 журам гарах ёстой байсан. Эдгээр журмуудын тал нь хэрэгжиж батлагдсан, тал нь хэрэгжээгүй. Тэгэхээр энэ үндсэндээ энэ хуулийн дээрээс бид нар хэрэгжүүлээгүй байгаа энэ журмуудыг шуурхаа батлагдаагүй байгаа засгийн газраас авч хэрэгжүүлээгүй байгаа хойшлуулсан 4 журам аргачлал төлөвлөгөөг бол шуурхаа хуульж нийцүүлж баталж мөрдүүлэх энэ үүрэг даалгаврыг хугацаатай үүрэг даалгаврыг засгийн газарт ингэж өгч байгаа. За ингээд цаашдаа яг энэтэй холбоотой саяын тэр нийгмийн баталгаа болон за энэ ипотекийн зээл, за мөн энэ малчтын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, за мөн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ шиг гэх юм уу бүх энэ хуулийн дээр хэрэгжээг байсан асуудлуудыг ингээд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болгоод ингээд хийж байгаа. За энийг бид бүхэн бас энэ намар төсөв өргөн баригдахад энэ тогтоолын хэрэгжилтийг бас шалгах болно. За цаашид тогтмол бид нар Монгол улсын хуулийн дээр хэрэгжилтийг шахаж шаардаж ажиллахгүй бол малчны тухай хууль бол хуулийг хэрэгжүүлдэггүй хариуцлагагүй төрлийн нэг л жишээ болж гарч ирж байгаа. Өнөөдөр Монгол улсад 937 хууль байна. Эдгээр хуулиас магадгүй засгийн газар өөрөө үзмжээр хэрэгжүүлдэггүй, журмыг гаргадаггүй, эсвэл хойшлуулдаг ийм асуудлууд байна. Хариуцлагагүй төрлийн нэг л жишээ гэж би бас хэлэх байна. Тэгэхээр үндсэндээ хариуцлага бид нар байхгүй цаашдаа хөгжлийг ярих боломж болцоо байхгүй. Тэгэхээр бид нар асуудлыг тойрч ярих биш, үндсээр нь шийдэх, энэ хуулийг хэрэгжүүлэх энэ сонсголыг бас хийлээ. Цаашид бид нар бусад энэ ард түмний эрх шиг хөндөгдсөн, олон нийтийн эрх шиг хөндөгдсөн олон хуулиудаар сонсголыг хийж энэ ширхэгчдийг засгийн газраас шахаж шаардаж ажиллах болно гэдэг бас эцэст нь. За тэгэхээр энэ малчин хуур эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийг сонгох тухай хуулийг ганц зэргийн Тэмүүлэн гишүүн 2020 онд өргөн бариад би бас нэг хууль өргөн бариад битэрийн хуулийг хамтгаж хэлцээд үүний үр дүнд 2021-с 2022 оны хооронд энэ хууль хэрэгжсэн. Нийтдээ 20 гаруй малчин энэ хуульд хамрагдаж нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэврээ авах боломж өрдөөс юм аа. Тэгээ энд 20 гаруй мянган малчтаас 4000 орчмын жишээ нь Ховд аймгаас хамрагдсан байгаа. Энэ хуулиа яаж тайлбарлаж олон түмэнд маштад тайлбарсны үр дүн гэж харж байгаа. Тэгэхээр энд бол Тэмүүлэн гишүүний манлайллыг бас хэлхэн зүйтэй. Тэгээд дээрэс нь дахиад 2024 онд энэ машины тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх энэ асуудлыг оруулсан. Тэгээд бас энэ малчтынхаа өмнөөс Тэмүүлэн гишүүнд бас энэ болон Батэрдэн гишүүнд энэ хуулийг өргөн барьсанд талархж байгаа. Гол нь янз янзын машины тухай хуулиар бусад асуудлыг зохицуулсан ч гэсэн хамгийн их машины хүлээсэн зүйл бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал байгаа. Харамсалтай засгийн газар энэ дээр хангалттай ажил төрлөө явуулаагүй. Өнөөдөр хүртэл энэ хуулийн хэрэгжилтийг малчид гишүүдээс шахаж шаардаж байгаа. Энэ дээрээ санаачтай ажиллаж байгаа Тэмүүлэн гишүүнд бас талархлаа илэрхийлье. За байнгын орооны санал дүгнэлт тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж